2 дахь өдөр, 4 дахь өдөр хичээл маань хэвээ ороод явна. Тэгээд хичээлийнхаа дараа лекцүүд ороод явна тий. Өөрийнхөө дагуу явна. За хагас өдөр дасгалаасаа нөхөд хийж болно. За яг дасгал орсон өдрийнхөө маргааш нь бас тавтаад хийж болно гэсэн үг тий. Гэхдээ бие сайн чагнаад сонсоод хийж чадчихвэл хийгээд хийж чадамгүй байвал заавал ингэж өдөр болгон хийх шаардлагагүй гэж багш нь хэлсэн тий. За яагаад тэгээд байгаа юм бэ гэдгийг багш нь өнөөдөр лекцээр та нартай хэлж өгнө. За өнөөдрийнхөө хичээл эхлэе. Ерөнхийдөө бол нурууны йогийн хичээл чинь дандаа юм хэвтэй байдлаас голчлон хэвтэй байдлаас хийх хэрэгтэй байгаад байдаг. Яагаад гэвэл нуруунд дээр ирж байгаа ачааллыг жигд байх үүднээс. За манайх ингэ завил сууж чадчихсан хүмүүс байвал суугаад чадахгүй байвал хөлөө жигээд за завил суухад хөлн дээр их ачаал энэ төр ирж ивэл юм том нөгөө дээрээ доороо ингэж тавьж агаад өндөрлөөд суун штэ тэ ингэж. За ингэ суувал энэ юун дээр хөлн дээр ирж байгаа ачаал гайг байдаг. За өөртөө эвтэйхэн өөртөө таатайгаар суун. Дасгал гэж ингээд ямар нэгэн зовөр тий өвдөлт мэдэрч болохгүй. Яг өөртөө эвтэйхэн таатай байна. Тэгээд яг тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэсэн зүйл өрөөсөө байхгүй. Өөртөө эвтэйхнэр юу яана дасгалаа хийнэ гэсэн үг. За өөртөө эвтэйхэн суулаа. Завлаад сууж जैन тий. За бүр болохгүй хөлөөжийгээ суусан ч болно. Сандал дээр суусан ч болно. Өндөр юм сандал дээр тийм ээ. За гүнзгий амьсгал аваад гаргая. Хамраараа амьсгал аваад хамраараа гаргая. Нуруугаа сайхан ихцлээ. Нуруугаа ингээд дээшээ ингээд сунж ийн гэж төсөөлөө дээш нь сайхан. За энэ нугалмууд энэ үеинүүдийн хооронд ингээд зай гарч ийн гэж төсөөлөө дээшээ сунгаад сууя. Тэгтээ ямар нэгэн чангарал мэдрэхгүйгээр те биедээ хүчээр ингээд чангалахгүйгээр яг ингээд сайхан өөрийгөө мэдрээд дээшээ сунгаж байгаа юм шиг тэмүүлээд хоёр мөрийг суллаа. Зулаа оройгоос дээшээ татж байгаа юм шиг толгоогоо сайхан дээшээ тэмүүлээ. Хүзүүн дээр ингээд үе хооронд зай гарч ийн гэж төсөөлөөд хүзүүгээ сунгадаг. Гүнзгий амьсгал аваад гаргая. Бүх анхаарлаа өөр дээр авчраад гүнзгий амьсгал аваад гарахдаа нүдээ алгуур ханлаа. Эндээ гүнзгий амьсгал аваад гаргая. Бүх анхаарлаа өөр дээр авчраад зөвхөн амьсгалаа сонс. Амьсгал авж байгаа чимээ, амьсгал гарч байгаа чимээг сонсъё. Амьсгал аваад гарах тоолондоо биеэ сайхан суллаад бие дээр байгаа чангарлыг сулж мэдрээ. Амьсгал аваад гарахдаа толгойд эргэлдэж байгаа элдв бодлоодыг өөрөөсөө гаргаж ийн, холдуулж ийн, явуулж ийн гэж төсөөлөөд гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалаа авахдаа энэ авж байгаа амьсгалыг сайн дээш нь татаж сороод энэ нармаа руугаа сайн татаж мэдрээ. Тархийг хүчил төрөгчөөр дүүргэж ийн гэж төсөөлье. Амьсгал аваад гарах тоолондоо тайвшрал амар амгалан мэдрээд биеэ сайхан суллаа. Сулран тайвшраа амарч байгаа биеэ мэдрээ. За ингээд нуруугаа ингээд юу яах та сууж явахдаа ингээд эрүүг ингээд бид нар ингээд өлөөчдөг. Ингээд өлөөхгүйгээр энэ эрүүгээ ингээд хоошоо ингээд дараад за нэг иймэрхүү. Гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалаа сонсъё. Зулаараа тухаа суллаа. Хөмсөг нүдээ суллаа.
хацар жавжаа суллаа. Зуусан шүд уруулаа суллаа. Хоёр чихийг доош нь буулгаад суллаа. Нүрнийхээ булчингуудыг бүхэлд нь суллаад нүрээ тэнээл гэж мэдрээ. Тэгээд хоёр уруулаа жоох үүлээлэг дэш уруулныхаа цахыг өргөд урууландаа инээмсэгэл тодруулъя баг зэрэг. Эндээ үнзгээ амьсгал аваад гаргая. Дахин гүнзгий амьсгал аваад гарахдаа нүдийг алгуурхан нээлээ. За эндээсээ бүгдээр хоёр хөлийнхөө энэ өвдгийг зөөлөө ингэж хомж авчраад ингэж сууя. Хөлийнхөө улыг дээш нь доош. За ингэж сууд чадчихвэл ингэж суугаа. Чадамгүй байвал нэг хөлөөр нэг хөлн дээрээ тулаад нэг хөлөөр. Зүт. Нөгөөлөө. Зүттэй. За завил цоход хэцүү байгаад бол хөлөө жигээрээ манайхаа ингэж жигээс учих. Хоёр гараа урд аваад ирнэ. Уруунуудынхаа жижиг үе. Би халаалтыг бүр заашгүй заавалхын ялангуяа үений халаалтуудыг. Тасгал хийх гэж ингээд нэрийн дор дахиад өөрийгөө нэмж гэмтээгээд иж болохгүй. Ялангуяа унтаад босоод ирэхэд энэ би маш хөшүүн болцсон байдаг. Тийм учраас заавал баг зэргийн халаалтыг хийж өгнө. За буугуу татгшоо. За гадагшаа. За ингэж гараа өргөхдөө мөр сул байна шүү. За хүмүүс ингэж. За тохоогоор явлаа татгшоо. За амьсгалд өгчихгүй. Гүнзгий амьсгал аваад гарах. Гадагшин. Хоёр гарынхаа алгыг дээш нь харуулад гуйн дээр тавилаа, мөр явлаа. Энэ мөрийг сайн дээш нь чих рүү ойртуулад буцаагаа доошоо буулгахдаа хоёр далыг ардаа ингэж нийлүүлж ийнэ гэж төсөөлөд мөрөөр айл болох том тойрог зураад. Бид нөгөө гар дээрээ тулж ширээ муур хөр байрлал өөр бусад байрлалыг дандаа гар дээрээ тулж хийдэг. Тэгэхээр энэ мөр тохоо буугуу энэ хорооны үеүүд дээр ачаалал ирдэг. Тийм учраас энэ мөрийг гарыг сайн халаах хэрэгтэй. За амьсгал авахдаа мөр дээш. Амьсгалаа гаргаад доош ингэж амьсгалтайгаа уйлдуулж. Зүйтэй. За зүйлээс бол. За манайхны хоёр болог байгаа тийм ээ. За болог ингэ хажуудаа тавьж байгаа. Амьсгал авъя хоёр гар дээш. Амьсгалаа за манайхаа ингэ завил цуухад хэцүү байгаа учраас байвал ингээд суудсан байгаа шүү дээ хөлөөж игээ. За ингээд суухад ч гэсэн хэцүү ингээд байх юм бол дахиад ингээд суусан ч гэсэн энэ хараа энэ өндөрлөн. Ингэж. За аль болох өөртөө өвтэй гэнэ. Багш нь ханаад хүрсэн чинь нусгооч. За ингээд амьсгал авъя. Амьсгалаа гарахдаа баруун гарыг блокон дээрээ тавиад зүүн гар зулаараар сунж. За одоо энэ үедээ энэ баруун мөрийг жоох урагшаа, зүүн мөрийг жоох хойшоо. Тэгтээ хүчлэхгүйгээр харц дэшээ таз руу биеийнхээ энэ хажуугийн сонголтыг мэдрээд баг зэргийн хажуу тал руу баг зэрэг. Ерөөсөө огт хүчлэхгүй. За энэ булчин дээр баг зэргийн сонголт, баг зэргийн ачааллыг мэдрээд явхад болно. Одоо жишээлбэл энэ зүүн талд сонголт ирээд энэ баруун тал чангарч байгаа гэсэн үг. Авлаа.
2 гар дэшээ. Амьсгалаа гаргая эсрэг талдаа 100 гар блокон дээр баруун гар дэшээ. Харц дэшээ таазар. За энд амьсгалаа 1 2 3 зүйтэй амьсгалаа аваад 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За 2 гарыг дээшээ өргөж явах үедээ нуруунуудаа ингээ хооронд нь зай гаргаад ингээ салгаж ийн гэж төсөөлж дээшээ сунгана. Авлаа дээшээ амьсгалаа гаргалаа дахиад 100 гар газар блокон дээрээ баруун гар блокон дээрээ 100 гар зулаараар. Манайхын туслах хэрэгслийг бол заавал ашиглана. Хитрхи өөрийнхөө хэмжээнээс давсан ингэж ачааллаар явж болохгүй. За 100 гарын үзүүрээс ингээд баруун тийшээ татчих юм гэж төсөөлөд зүүн талдаа баг зэргийн сонголт мэдрээд баг зэргийн хажуу тийшээг нь алж өгье. Авлаа дэшээ. За энэ үедээ нуруугаа сайхан уртсгаж өгөөд амьсгал гаргахдаа зүүн талдаа 100 гар газар баруун гар дэшээ зулаа оройроо сунж байна. За баг зэргийн сонголт аваад баг зэргийн хажуу тийшээгээ налаад. Амьсгал өгчгүй 1 2 3 авлаа дэшээ сунаад өгье. Гаргаад буулгалаа. За эндээс ширээ байрал руугаа шилжиж байна. 4 хөлөлсөн байрал байна те. За энэ өндөрсөн зүйлээсээ болгоомжтой буугаад матныхаа уртаар тайн. За яг мөрний доор дугуй ташааны доор өвдгөө тааруулаад нуруугаараа нэг ингэж хотоохгүйгээр нуруугаа ихц барьж байна. За мөрлөөгөө ингэж орохгүйгээр мөр юм дээшээ гарч ирж байна. Тэг мөрнөөс чихээ холдуулж байна гэсэн. Тэг ингэ зөв хийн шүү манайх. Ингэж хийж орж болохгүй байна шүү дээ. Ийм. За зүйтэй. За эндээсээ энэ өгцгийг хоош нь түлхээд түрүүшээ хичээл дээр хийсэн тий. Өвдгнөөсөө хоошоо гаргаж байгаа зөвхөн энэ олон уулцгаараа мууруу нээж. Ахар сүүлийг доошоо урагшаа хөөс рүү татаад буцаагаад ахар сүүлийг дээшээ өргөж. Зүйтэй. Амьсгал өгчгүй. Зөвхөн ахар сүүлээ урагш нь хөөс рүүгээ нэг бол арагшаа дээшээ өргөж ийн гэж төсөөлнө. Яг энэ олон уулцгаараа. За зүйтэй. За эндээсээ хэдүүлээ зөөл дээшээ босоо зогсоо. За босоод тэр ингээд. За манайхаа сандал байвал сандал ашиглаж болно. За баггүй бол ханаа тушээд. За багшин сандлаг. За урагшаа тонгоох байрлалыг бид нар маш болгоомжтой хийх ёстой. Тэгэхээр блок. За гайгүй зэргийн нөгөө хүмүүс маань блокон дээрээ тонгоож болно. Яг нөгөө хавчуулах цөлхилттэй мэдрэл дарагдсан гулсалттай энэ хүмүүс маань тонгоох үйлдэлийг маш болгоомжтой. Тонгоохдоо дандаа нуруу ихц зөвхөн энэ төвхний үеэр урагшаа тонгоо. Хүмүүс ингээ бүхтэйгээд ингэж тонгодог. Ингэж. За тэгэхгүйгээр нуруугаа ингэж ихцлээ. Мөрийг ингэж урагшаа татахгүйгээр мөр хоошоо. Тэгээд яах вэ? Тэгэл ерөөсөө энэ нурууны энэ уйнууд ямар ч тийм илүү дутуу юм бүхтэйх ийм хөдөлгөөн ерөөсөө хийгээгүй шүү. За ингэж тонгоно. За амьсгал авлаа дэш. Нуруугаа сайхан сунгаад амьсгалаа гаргаад буулгалаа. Эндээсээ нуруугаа сайхан ихцэлж өгч байгаа. Гэхдээ би дээр ямар нэгэн чангарал мэдрэхгүйгээр өөрийгөө айгуу тэгж хүчлэхгүйгээр зүгээр сайхан тайван амгалан тасгалаа хийн шүү. За тонголоо. За ингэ тонгоож болж байна. Тэ? За эндээсээ
өөрийнхөө далаацыг харж агаад за болж ивэл ингэж болж чинь тийм үү. За энэс оошоо явахгүй. За энэ дээрээ барьж. Нуруу ихц. За эндээс мөрөө хойш ингэж сулалж өгөөд. За хөлний ард хэтэрхийх сонголт ирээд хөл өвдөчивэл баг зэрэг ингэ нуулж болно. За ахар сүлийг хойшоогоо энэ хан руугаа түлхэж өгөөд нуруугаа урагшаа. За толгоогоо ингэж үлээхгүйгээр толгоо юм харц доош. Яг энэ нуруутайгаа ингэ нэг шүү. За ингэж сонгоё. 1 2 3 зүйтэй. Эндээсээ өвдгөө нугалж агаад дээшээ хөвлийн гуйн дээр ачаал авч байгаа. Дээшээ зөөл өндөгөөд баслаа амьсгал авлаа 2 гарт дээшээ. Амьсгалаа гаргалаа. Буцаагаад буулгая. Эндээсээ дахиад нуруугаа сайхан ихцлээд зөвхөн түнхнийхээ үеэр нуглаад за ингээд онгооч. За ийм байж болж байна тий. Мөр хоошоо. За эндээсээ доошоо болж ивэл за үнэхээр гайгүй зөвхөн нурууны суулттай гэдэг хүмүүс бас байгаа тий. Тэр хүмүүс л тонгоо хөдөлгөөнийг сайн хийж болно. Гэхдээ энэ нурууны ихцийг дандаа хадгалж өвдгөө нугалж агаад ингээд тонгооч болно. За. Зүйтэй эндээсээ дахиад өвдөг нугаллаа. Амьсгал авъя дээш. Зөөлөн босоод 2 гарт дээш. Амьсгалаа гаргаад буулгалаа. За. Дахиад амьсгал авъя 2 гарт дээшээ. За одоо эндээсээ зүүн гараараа баруун гарынхаа буугнаас барьж агаад за баруун гараа сайхан дээш нь татаад биеийнхээ баруун талыг сунгалаа. За эндээсээ баг зэргийн зүүн тал руу хазаагаад баг зэрэг. Тэгээ биеийнхээ баруун талд ирж байгаа сунгалтыг мэдрээ. Амьсгал ямар нэгэн чангарал мэдрхгүйгээр тайван амгалан хий. Амьсгал аваад гаргая. Сунж байгааг мэдрээд 2 хөлн дээрээ бат бөх зогсоод найхгүйгээр тайв. Авлаа дээш. За зүүн гараасаа барьлаа. Баруун гараараа зүүн гарынхаа буугнаас бариад зүүн гараа дээшээ татаад. Зүйтэй. За эндээсээ баг зэрэг хажуу тишээгээ хазаалаа. Баруун тал руугаа тийм ээ. За ингэж зогсож явахдаа хүмүүс ингэж нуруугаараа сони ингэж хотоогоод байдаг. Ямар ч тийм нуруунд дээр хотолт байхгүй. Энэ ахар сүлийг урагшаа харж байна манайхаа. Хүмүүс ингэж энэ дээр хотоож ингэж зогсоод байдаг. За энийг урагшаа түлхлээ. Ахар сүлийг доошоо газарлуу. Тэгээд бүгзэг чанга, хевлээ чанга, гуй чанга ингээд хажуу тишээ. Ингэж хотоочод хажуу тишээ явбал энэ нуруун дээр ачаал ирж шүү. Тэгэхээр ахар сүлээ урагшаа татлаа. Чангаллаа. За дээшээ төвдөө ирлээ. Дахиад баруун гарынхаа буугнаас зүүн гараараа барьлаа. Ахар сүлээ доошоо газар руу дараад хевлээ гуяа чангалаад. За зүүн тишээ баг зэргийн хазаагаад хэтрүүлж болохгүй. Бид нөгөө нуруугаа бодох хэрэгтэй. Нуруун дээр юу болцсон байгаа лээ те. Тэрийг огцом ширэн хөдөлгөөн хийснээр одоо буцаагаад нөгөө сэдрэх боломжтой болчиход байгаа учраас сэдрэх эрсдэлтэй байгаад байгаа учраас зөөлөн хийж байгаа. За дахиад яах нь зүүн буугнаасаа баруун гараараа барьлаа. Зүүн гараа сайхан татлаа. Биеийнхээ зүүн талыг сунглаа. Эндээсээ баруун тал руугаа баг зэргийн хотоогод хажуу тишээгээ наалаад. Зүйтэй дээш. Амьсгал аваад гар дээшээ гаргаад суллаа. Зүйтэй. Дахиад амьсгал авлаа 2 гар дээшээ. Амьсгалаа гаргаад кактус байрлалаа. За энэ мөр тохоо 2 нэг шугамд. Ийм доошоо биш, ийм дээшээ биш, нэг шугам. Тэнгуутаа мөр сул. Мөр өрөөсөө дандаа сул энэ шүү манайх. Тэгэл гараа өрхөд хүмүүс ингэждэг байхгүй. Ийм. За эндээсээ баруун хөлийг зүүн хөлнийхээ араар тавилаа. За энэ харж байна уу те?
За. Суулаа. Аваад, баруун хөлөө аваад дэш өргөлөө. Эндээсээ дэлгээ баруун хөлөг. За, дэлгэсэн хөлөө ингээд урагшааж ийгээд зүүн хөлөө нуглаад бага зэргийн суугадаг. Авлаа. Буулгалаа. Зүйтэй. За, эсрэг талтай. Зүүн хөл дээрээ бие хээжин авч агаад баруун хөлийг хоошоо татлаа. Зүүн хөлийг хоошоо татлаа. Баруун хөл дээрээ бие хээжин аваад зүүн хөлийг хоошоо татаад эндээсээ нэг сууж өглөө, хоёр хөлөө нуглаа сууж өглөө. Буцаагаад аваад дээшээ зүүн хөлийг уртаа татлаа. За, ингээд тэнцвэр хийж явахдаа хэвлээ өвцгөө маш сайн чангалаад ахар сүлийг саяных шиг урагшаа доошоогоо дарж өгнө. За, эндээсээ хөлөөж игээд суугаад гуйн дээр ачаалаа гэж. Авлаа. Зөөлө суллаа. Сайн байна. Хоёр гарыг суллаад дахиад амьсгал авъя дээш. Амьсгалаа гаргаад цээжний өмнө хавсарч байна. За, одоо майтныхаа урд хүрээд ирэх бүгдээр. Чаацтай. За, эндээс хоёр гар дээш. Амьсгалаа гаргаад буулгалаа. Эндээс баруун хөлийг хоошоо татлаа. Зүүн хөл хоошоо шүү манайх. За, болгоомжтой ихэр. За, энэ. Баруун хөлийг урдаа ингээ хагас нуглаад зүүн хөл хоошоо хоёр ташаа ингээ уртлын хантай ихц параллел байна. За, ингээ хөлн дээр ачаалаа вон. Энэ нуруунд дээр ямар ч юм ачаал байхгүй. Нуруу муруугаар ингэж хотоож барихгүй, ийм урагшаа явахгүй, нуруу яг дээрээ юм ихц. Хөлний булчин чангалж хөлийг хүчтэй болгосноор нурууны булчин, төвийн булчин цайнаар нөлөөлдөг. За. Хоёр гар дээш. Барь. Зөвхөн хөлн дээр ачаал авч байгаа хоёр хөлийг яах нь вэ? Жигэд ингээд тэнцүү биеийнхээ ачаалыг тэнцүү хуваагаад за хөлөө хүчтэй байгааг мэдэрнэ. За хөл дээр ямар нэг өвдөлт байхгүй бол бариад өвдөлттэй байвал зүгээр ингээд ихцээрнэ. Тэгээ зайг нь ингэж ойртуулж болно. За юм. Баярлаа. 1 2 3 Хоёр гарыг дэлгээд биеийнхээ хажуу талаар дайчин 2 гэдэг байрлал. За, баруун хөлний чихтэй баруун гар. Нуруу бас яг энэ дээрээ төвдөө. Ингэж хажуу тишээ ингэж орохгүй, ингэж далиахгүй яг ихт дээрээ мөрийг суллаа. За, харц баруун гарын үзүүрлөө. Зүйтэй. За, энэ дээр амьсгалаа. 1 За, хөлөөл мэдэрэн шүү. Хөлн дээр ирж байгаа тэр ачааллыг. 2 3 За, одоо урагшаага биеэр урагшаага хараад 2 гар дэшээ. Эндээс 2 гарыг буулгалаа. За, эндээсээ зүүн хөлийг үлмээ дээр тулж агаад сандал маань урдаа байвал сандлаасаа тулж агаад зүүн хөлөө урагшаа татаж урагшаа ирэх гэж байна. Тэгэхээр энэ баруун хөлийг хүчтэй сайхан байлгаж агаад за ингээд хүрээд ирээ. Амьсгал авлаа дээш. Амьсгалаа гаргаад буулгалаа. За зүт. Дахиад амьсгал авъя дээш. Амьсгалаа гаргаад цээжний өмнө хавсарч байна. Эндээсээ баруун хөлийг хоошоо татлаа. За ингээд шууд алхаж чадахгүй бол ингээд яах нь нэг нэгээр баг багаар ингээд тавьчих. За тэгэн гутлаа баруун хөлний чи уул юм гадагшаага хагас 45 градус орчим. За 2 ташааг урагшаага ихц барина. Яг урагшаа юм ихц. Хүмүүс ингэж орж ирээд байдаг байхгүй юу? Ийм. 2 гар дэш. Зүйтэй. 1
Хоёр гар дээшээ өргөсөн ч гэсэн мөр сул шүү манайхаа. За тэгээ хоёр хөл дээрээ зэрэг тэнцүү ачааллаа хуваарлж өгье. Мэдрээ өөрийгөө. 1 амьсгалээ 2 3 зөөтэй. За хоёр гарыг буулгалаад илгээд тэнгээ биеийнхээ урагшаа эргээд зүүн хөлний чихтэй зүүн гар. За мөрийг ингэж дэш авчихгүйгээр мөрөө суллаа. Хоёр хөлөө тэнцүү мэдрээ. Харц зүүн гарын үзүүрлөө. 1 2 3 За урагшаа хоёр гарыг авчраад урагшаа харлаа. Амьсгал гаргаад буулгалаа. За одоо эндээсээ хөлөө баг багаар ингээд урагшаа авчирч болно. Сандлаасаа барьж агаад нэг алхаад ингээд авчирч болно. Зүйтэй. Амьсгал авъя хоёр гар дэш. Амьсгалаа гаргаад буулгалаа. Эндээсээ нуруу ихц мөр хоошоо хоёр гарыг сандал дээр тавиад тонгооё. За тонгоож болж ивэл далаацаа нэмээд баг багаар ингээд доошо тонгоод өгөхтэй. За болог. Тэгтээ нуруу ихцээ. Ямар ч юм бүхтэр, ямар ч юм хотгор байхгүйгээр нуруу ихцээ. За эндээ 3 амьсгал. 1 2 3 За эндээсээ яах нь нуруугаа ихцээрээ хоёр өвдгөө газар буулгаад суула. За одоо манайхан дэм том дээр байгаа тий. За дээрээ. Бодингийн дээр байж болно. За хоёр өсгийгөө нийлүүлээд хоёр өвдөө гадагшин задлж агаад гэхдээ хэтрүүл үзээ манайх яг өөрийгөө мэдрээд тааруулаад хийн шүү. За дээрээ ингэж хоёр хөлнийхөө завсар оруулаад нуруу ихц урагшаага тонгоогоод за ингээд нэг сайхан амраа. Нуруугаа энэ үед аль болох урагшаа ингээд нуруу сунж байгаа юм чинь өсгөх хойш хөр зүйлийг доошоо дарж өгөөд урагшаа ингээд тэмүүлээд за ингээд амраа. Хоёр талдаа ээлжлээд ингээд шанаагаа тавиад за ингээд амраа шүү. За амарч байгаа багшна. За гүнзгий амьсгал аваад гаргаад бие суллаад нуруугаа сайхан уртсгаж мэдрээд за ингээд амарч байна. За хоёр гараа бүр ингээд урагшаа сунгаж болно. Тэгээд ахар сүүлийг хойшоо нуруугаараа урагшаа тэмүүлээд за ингээд амараа. Нуруугаа сунж байгааг мэдрээд, амарч байгааг мэдрээд, нурууны нугалмуудын хооронд угаасаа жир хүчээр холбогдсон зайтай байдаг ш. Тэр хэсэгт улам ингээд нөгөө зай гарч ийн гэж төсөөлөөд. За толгоогоо эсрэг тал руугаа тавиад. За зөв эндээсээ зөөл өндийгөө туслаа. За манайх ингэж сууж чадах уу?
За ингэ суухад хэцүү байвал хөлөөж игээд нөгөө ихнийхээ суултаар сууна гэсэн үг. Өгцгөн доороо нөгөө нэг өндөрлгөөгөө хийгээд за боли ингэж суугаад үзье. Тэ? За ингэ сууч. Ийм дэр вэ нүү? Зам буудангийн дэр өндөрлөөд за ингэ өндөрлөө суучаар энэ өвдгөн дээр ирж байгаа, хөлн дээр ирж байгаа ачаалаараа гаг болно. За бүр болохгүй хөлөөж игээд дэлгээд суугаараа за. За эндээс амьсгал авлаа. Нуруунд дээр юм хотолт бас байхгүй. Нуруу ихц. Амьсгал авлаа дэш. Амьсгалаа гаргалаа. Хоёр гарыг нурууныхаа ард чагтлаад барь. Амьсгал аваад дэшээ гэдээгээд хоёр гарыг аль болох нуруунаас холдуулаад энд амьсгал. За зөөлөн харцыг төвдөө авчираад хоёр гарыг доошоо даръя одоо. Сая ингээ нуруунаас холдуулсан бол одоо доошоо. Газар руу дараад бай. 1 амьсгалын 2 3 зөөлөн суллаад амьсгал авлаа дэшээ. Амьсгалаа гаргаад дахиад явах нь. Нурууныхаа ард чагтлаа. За 270 ойртож ийн гэж төсөөлөөд амьсгалаа аваад дээш нуруунаас холдуулаад өөрөө чадах хэмжээнд ихтэй хитрхи хүчлэхгүй. За эндээ яах нь гүнзгий амьсгал аваад гарах юм. 3 амьсгал 2 3 за доошо мөрөө суллаад 2 гар доошо 1 хамраараа амьсгал аваад хамраараа гаргана. Ямар нэг юмд яарч сандрахгүйгээр зүгээр л тайван амгалан амьсгалаа. 2 гар дэгтээ идэвхтэй доошо байна. 3 зөөтэй зөөлөн суллаад амьсгал авлаа 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За энэ нөгөө зөөлөн ийм удаан ажихан тасгал хөдөлгөөнч гэсэн яг энийг хийсний дараа нэрэл бас гайгүй болоод байна уу да гэсэн мэдрэмж бас төрдөг шүү манайхан. Тэгэхээр хийгээд өөрийгөө мэдрээд зөөлөн хийгээд л ахын чухал. За дээрээ авч тавиад 2 хөлийг жигээд суулаа. За эндээсээ зөөлөн хэвтээ бүгдээрээ хоошоо. За тулаад манайх ингээд хэвтэрээ за. За чадж байгаа хүмүүс байвал ингээд зөөлөн. За өсний болтыг суллаад толгойнхаа ард агцыг бүтэн газар тавиад за одоо бид нарт нэг уян маань хэрэгтэй. За заавал уяатай хийн бүгдээрээ. Тэгэхээр уяагаа бэлдээрээ. За баруун хөлийг уяагаараа усрлаад өвдөг тэнгэр. За энэ хөл 90 градус. Урагшаа хэтэрхий ингэж урагшаа явуулж ингэж хэтрүүлэхгүй яг л ерөөсөө 90 градус. Тэгээ хөлний ард ирж байгаа сонголтоо мэдэрнэ өвдөг тэний. За ингээ хэрвээ яг энэ 90 градус дээр өвдөжэвэл багасгах штэ тий. Ийм байж болно. За эндээс ингээ болж ивэл татаад максимум нь 90 градус шүү. За барь 1. За энэ дээр хэдүүлээ удаан барина. За яг өөрийнхөө яг болж байгаа тэр өнцөг дээр л барина. Өвдөлтөхгүй байгаа өнцөг дээр гэсэн үг. За 90 градус руу ороход болж ивэл
болно. За 90 явж ивэл яг хуу баг зэрэг явуулаад үзээрэй тэгтээ мэдэрч хийгээрэй өөрийгөө. 1 2 3 4 5 6 амьсгалаад манайхан бие мэдрээ суллаад хөлний ард ирж байгаа тэр чангарлыг сулалж мэдрээ шүү. За эндээс өвдгөр нуглаад зөөл доошо газар руу буулгаад жилээ. За зүү хөлөө осорлоод аваад ирээ. За хаана хүртэл явж гин тэнцэнэ л барьна гэсэн үг. За хитрхи хүчилж урагшаага авчирч өвдөлт мэдрэхгүйгээр барьж гин. За бараарай. За гараараа ингэж хөлөө татж байгаа учраас энэ мөр ингэж чангарах гээд байгаа. Мөрийг суллаа шүү манайхаа. 1 2 3 4 амьсгалыг бие суллаад тавшраад өөрт бие дээр ирж байгаа мэдрэмжээ анхаарад мэдрэмжэн дээр төвлөрөөд гүнзгий амьсгал аваад гаргая. 5 6 За зөөлөн суллаад болгоё. За дахиад нөгөө л баруун хөлийг осорлоод өргөлөө. За манайхаа ингэж хөлийг ингэж өргөхдөө өвдгөө ингэ цааш нь түлхээд хитрхи ингэж юу яагаад гэдэг хойш нь гэдэлхэхэд их юм уу? Тэхгүй шүү манайхаа өвдөг баг зэргийн штэ. Тэр нөгөө яг өвдгөн дээр ингэж хоошоо түлхэж аягүй хачаал энэ ардаа аваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өвдгөний шингэн энэ аргашаага орчдөг гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр баг зэргийн өвдгөн дээр ачаалал авахгүйгээр энэ өвдөг чинь тэнгэр байна. Одоо ялгаатай биш шүү дээ. Өвдгөө ингээ хойш нь түлхээд байх. Түлхэхгүйгээр ингэж тэнэлэх хоёр ялгаатай биш. Тэнийг мэдрээ шүү. Тэр ингээд мэдрэгдэж байгаа. Тэгэхээр өөрийгөө мэдрээд за энийг анхаарах нь байна те. 3 4 5 6 зөөлөө суллаад буулгая. Жигээд зүү хөлийг осорлоод бид нар нөгөө олон ингэж далаацтай ингэж хөдөлгөөн хийхгүйгээр барьж сунгаж байгаа. Сунгалтыг нөгөө ингэж наашаа цаашаа ингэж хөдөл сунгахгүйгээр барьж сунгадаг гэдгийг түрүүний хичээл дээр багш нас хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр ингэж яг нэг байралтаа ороод тэн дээрээ барьж сунгана. За зүү хөлөө өргөөд
өвдгөө мэдрээд 2 3 4 5. За зүт зөөлөн буулгаад хөлийг нуглаад авах тэр. За эндээс дээрээ бэлдээд баруун талдаа тавилаа зүүн хөлийг татаад нуглаад авчрээ. За эндээсээ шиграад зүүн хөлөө дэрэн дээрээ тавиад баруун гараараа дарлаа. За зүүн гарыг арагшаа сунгаад алгыг дээш нь харуулад харц зүүн гарын үзүүрлөө. За эндээ бие суллаа, тавшраа, дамар. Бүх биеэ сайхан сулалж мэдрээ. Бие дээр ямар нэгэн чангарал байхгүй. Тайван амгалан амьсгалаа. За энэ нуглаа дээр тавьж байгаа үлийг заавал ингэж дэрний доор тавина шүү за. Шууд газар тавихгүй. Энгийн йог дээр бол шууд газар энэ төр тавьчихдаг. Одоо нурууны йог дээр бол энэ ташаа юу өвдөг эднэр нэг шуманд